Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Great Mongolia Group компани гүйцэтгэх захирал Баяр Тогтохын жаргал сайхан хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу танд орой мэндийг хүргье. Сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч цаг гарган нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. Танай телевизийг үзэж байгаа үзэгчд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Баяр Тогтохын жаргал сайхан гэдэг. Би одоо 38 настай. Завхан аймагт төрж өссөн. Одоо манай аав ээж минь бол Завхан аймагт амьдардаг. Би 3 хүүхэдтэй айлын том нөө. Доороо одоо эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй. Эхнэр 2 охины хамт амьдардаг. За 2004 онд одоо Завханаас Улаанбаатар хотод анх орж ирсэн. Монгол Улсын их сургуулийг Хятад орон судлал мэргэжлэр бакалаврын зэрэг хамгаалж төгссөн. Мөн удирдлагын академиг төрийн захиргааны менежментээр магистрийн зэрэг хамгаалсан. Одоо хуваарийн бизнес эрхэлдэг, бизнесийн салбарт одоо 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Завхан аймгийн ямар сумын хүүхдүүд вэ? Завхан аймгийн цагаан хайрхангаа сумынхаа. Манай нутаг бол сангайгаа хосолсон сайхан байгальтай аймгийн төвтэйгээ хамгийн ойрхон сумуудын нэг ээ. Хүүхэд ах нас нь хөдөө сумдаа өнгөрсөн байх нь тийм ээ? Тэгс манай сумч одоо 8 жилийн сургуультай тэгээ 1-8 дугаар ангидаа сумандаа сурж агаад 10 жилийн аймгийн төв дээрээ төгссөн. Манайх бол аав ээж маань өвөлд одоо суман дээр ажил хийдэг. 100-д болохоор хөдөө гардаг. Ер нь мал ахуйтай бас ойр өссөн. За хүүхэд ахгүй насандаа хэр дэггүй. За хэр нийгмийн идэвхтэй хүүхэд байдаг. За ер нь даруухан хүүхэд байсан. Ер нь даруухан дуу цоотой нэг суусан газараа удаан суудаг юмыг анхааралтай сонсдог ийм хүүхэд байсан да. За ингээд аймгийн төв 10 жилийнхаа боловсролыг эзэмшээд тэгээд хот руу оюутан болохоор ирж ээжтэй тийм ээ. Тэгсэн. Ер нь хүүхэд байхад энэ одоо би ч ил ялгаагүй том болоод одоо ийм тийм мэрэгжилтэй болно гэж хүсэж мөрөөддөг л байлаа шүү дээ. Таны хувьд ямар мэрэгжилтэй болъё гэж юу боддог байсан? Би ер нь мэрэгжлийн 6 дугаар ангидаа сонгож ирсэн байдаг. За 6 дугаар ангид манай ангид англи хэл анх сумын сургуульд үзэж эхлээд англи хэлний хичээл их таалагдаад ер нь энэ дипломатч болъё. Олон улсын харилцааны чиглэлийн мэрэгжилтэй болъё гэж ер нь бодож ирсэн. Тэр ч утгаараа ерөнхийдөө бас энэ гадаад орон судлалын мэрэгжилтэй болсон бас хүүхэд насны бодолтой холбоотой. 10 жилийн сургууль төгсөөд хот руу оюутан болох гээд ороод ирлээ. За конкурс өдөр нь одоо хөдөөгийн сурагч хүүхдэд хэр хэцүү. Одоо ч тэгээд юм хөгжсөн гайгүй дээ тийм ээ. Яаж сургуулаа сонгож яв? Тухайн үедээ ер нь сайн одоо ямар сургууль, ямар мэрэгчлүүдтэй ч сайн мэддэггүй тийм байлаа бас. Тэгээ ямар сургууль нь ямар юм гэдгийг мэддэггүй. Хөдөөний ер нь хүүхдүүд одоо Монголын хамгийн сайн сургууль бол Монгол Улсын их сургууль гэж тухайн үед боддог байлаа. Монгол Улсын их сургуультай л орж ивэл ер нь ямар ч хамаагүй мэрэгчлэр орчих гэж бодоод сургуулаа сонгоод орж ирсэн. Одоо ингээд таны эзэмсэн мэрэгжил байна да. Одоо таны хийж байгаа ажил албанд нь ер нь хэрэг болж байна. Ер нь хэрэгтэй. Ер нь одоо би бас гадаад худалдааны чиглэлээр манай компани үйл ажиллагаа байгаа. Тэгээд хятад судлаач мэрэгчлээ учраас бас хятад одоо хөрш орнуудтайгаа харьцах, хятадын бизнес эрхлэгч, Оросын холбооны улсын бизнес эрхлэгчтэй харьцах энэ харилцаан дээр ер нь бас эзэмсэн мэрэгжил маань тус нэмэр болдог гэж боддог. Таны хамгийн одоо айж явдаг зүйл юу вэ? За айж явдаг зүйл гэвэл тэгэл за өнөөгийн шудраг бус нийгэм энэ хэвээрээ бидний ирээдүйн хойж үе болсон өр хүүхдэд маань одоо өвлөгдөх гэхээс л айдаг та. Одоо нэг жоохон нэг юм нэг тиймхэн байгаад байна да одоо би ч хэл мэдчихээн, таа ч хэл мэдчихээн тийм ээ. Тэгэл энэ чигээрээ байгаад байвал ер нь хэцүү л байна шүү дээ. Та одоо энэ нийгмийг ер нь хэр хурдан Монголын нийгмийг хэр хурдан өөрчлөгдөнө гэж бодож байна? Одоо ч яахтай хөөрхий тэгэл өөрчлөлтөд яваалах шиг байна. Гэхдээ хурдын хувьд нэг жоохон тиймэрхүү байгаа байх л та. Ер нь одоо ийм олон асуудлууд байгаа шүү дээ. Энэ нийгэмдэх болохгүй, бүтэхгүй зөндөөл асуудлууд байна. Таныхаар бид ер нь юунаас эхлэмээр байд юм бол? Гэхдээ ер нь одоо шудраг ёсноос тэгээд нэг стандарттай одоо Монгол хүмүүр нөгөө хуулийн өмнө тэгш хэрэгтэй гэдэг шиг нэг стандарттай хүмүүр л одоо тэгш
төрийн үйлчилгээг авдаг хүн бүр одоо тэгш юм орчинд амьдардаг л болчих юм бол тэрнээс л одоо эхэлж хөгжил өөрчлөлт явагдах байна. За ингээд өдөөний залуу хотод төрөөдөрч Монгол Улсын их сургуульд орсон, оюутан болсон. За хэр зэрэг оюутан байсан? Хэр нийгмийн идэвхтэй вэ? За ерөнхийдөө нийгмийн идэвхтэйгийн хувьд бол их нийгмийн идэвхтэй оюутан байсан шүү. Ангийн дарга байлаа, бас оюутны зөвлөлийнхөө дарга хийгээд явж илаа. Ер нь цаг заван дээр нийгмийн идэвх олон нийтийн үйл ажиллагаанд бас нэлээх зарцуулдаг, хичээл хийхээсээ илүү их зарцуулждаг байсан юм байна. Одоо бодоод байна. Ер нь залуугийн олон нийтийн ажил нийгмийн идэвхтэй байгаа гэсэн байна. Одоо таны ажлынхаа хажуугаар хийж байгаа сонгуульд ямар ажлууд байна? Цагаан архын сумынхаа Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дарга хийж байна. За тэгээ бизнес эрхэлдэг хүний хувьд бол Монголын худалдаа ажлуудын танхимтайгаа их ойрхон ажилладаг. Монголын худалдаа ажлуудын танхимын дэргэдэх Монгол хятадын бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гишүүн хийж байна. Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн бас гишүүн хийж байна. За тэгээд улсын их хурлын гишүүний бас орон тооны бас зөвлөх хийж байна. Нутгийнхаа гишүүн юм байх нь тийм ээ. Тий, одоо Баруун аймгаас сонгогдсон, Цахуу аймгаас ч одоо нэг л гишүүн сонгогдсон сая. Арчилсан намаас. Нэрээд тэгсэн. Төвшин гэдэг банзрагчийн төвшин гэх гишүүн байгаа. Төвшин гишүүнийхээ орон тооны бас зөвлөхөөс давхар ажиллаж байна. За аливаа юмны эхлэл гэдэг одоо сайхан зүйл байдаг аа. Таны ажлын анхны гараа юу хаанаас эхэлсэн байдаг юм бол? За одоо Улаанбаатар хотод ирээд бол бас хятадтай барилга дээр ажиллах. За тухайн үеийн оюутнуудын хийдэг ажил бол одоо ресторан, баарнд хамгаалагч их ажлууд хийжсэн. Тэрнээс гадна бол бүр жоохон бахта автагаа хамтдаа мод хийж зарах, сонгон түүж зарах гэх мэтээр одоо тодорхой хэмжээнд хөдөлмөрлөж тэн дээрээс бас өр шимийг авч яасан. Энэ бол бас тухайн үед байгалийнхаа баялагын өгөөжөөс л авч яасан нэг хэлбэр юм уу да. Хүүхэд багтаа гэсэн үг шүү дээ. Тийм бүр одоо нутагтай багтаа гэсэн. Тэгэл чи хүүхэд юм чи өөрхий адамтны мод төлөө бэлдэж өгөөл нэг тодорхой хэмжээний хэдэн цаас олно. Нөгөө мөнгөөрөө нөгөө сургууль соёлынхоо юм бэлтгэв. Тэгэн хичээлийн хэрэгслэл цөнх одоо дэвтрээр юмнуудаа бэлдэнэ. Хувь тусгаар тий. Оюутан багтаа бол бас чи одоо хүний л амьдрал шүү дээ. Сургууль соёлынхоо төлбөрийг олох хэрэгтэй. Тэгэл давхар ажил хийдэг байсан баг нөө. Тэгсэн. Оюутан байхдаа ерөнхийдөө 2 дугаар курстэй сая ахуулаад ер нь ажил хийсэн дээ. 3 дугаар курст байхдаа бас өөрийн хувийн бизнесээ эрхэлж байсан. Хөдөөнөөс орж ирсэн оюутан бас энэ Улаанбаатарын бужигнантай амьдрал бас хөл гараа олж тэнцвэрээ авна гэдэг бол бас хэцүү. Тэгээд анх ажил бизнес эрхэлж байсан тохиолдол байгаа. Таны хамгийн том ололт юу вэ? За юу хийж чадхаа мэддэг болтлоо бас олон зүйлүүдийг хийж үзсэн. Тэн дээрээс одоо юу хийж чадахгүй гэдгээ мэдсэн. Тэгээд чадахгүй зүйлдээ бол одоо дэмий цаг хугацаа өрөөд хэрэггүй юм байна гэдгийг бас ойлгосон. Тэр бас бол тийм үү? Таны хувьд төгс аз жаргал гэж юу вэ? За яг аз жаргал бол хүн болгоны ойлголт өөр баг. Миний хувьд бол бие эрүүл, сэтгэл тайван байх л төгс аз жаргал. Тэгвэл таны хамгийн харамсаж явдаг зүйл юу вэ? За би ер нь багасаа өвөө эмээтэйгээ өссөн 6 дугаар анги хүртлээ. Өвөө эмээгийн хүүхэд баг. Өвөө эмээгийн хүүхэд 6 дугаар анги хүртэл. 6 дугаар ангиас хойш л одоо аав ээжтэйгээ дүү нартай хамт байсан. Тэгээд эмээтэйгээ байхад манай эмээ маань ерөөсөө Улаанбаатар хотод ирж үзег хүн байсан. Цахуу аймгийн цагаан архын сумандаа л одоо насаараа байсан. Тэгээд өөрийнхөө одоо хүүтэй хамт наашаага анх удаа Улаанбаатар хот орох гээд одоо цагаан архын сумаас аймгийн төв ороод Улаанбаатар хот ирэх гээд ингээд нааш явсан. Улаанбаатар хот. Тэгээд замдаа эмээ маань бас одоо өвчнөе улмаас нас орсон. Тэгээд эмээгийн Улаанбаатар хот орж үзээд одоо нэг хацар дээр үнсээд ирээд өгөө нөгөө хацар дээр үнснэ гэдэг ингээд явсан. Тэгээд эмээ маань буцаж ирээд намайг нөгөө хацар дээр үнсээгүүд би бас харамсаж явдаг. Тэгээд хотод очиж үзнэ гэж явсан юм байна. Хот руугаа очиж чадсаагүй замдаа тэгээд цагаан арханаас ч одоо хот хэд үйдیں тэгэхээр 1080 км авцаал байгаа да. Тухайн үед бол засмал зам байгаагүй л байгаагүй. Тэгээд одоо бол сайхан болж дээ. Одоо бол гоё хэлсэн. Тухайн үед бол Фурганд суугаал 69-нд суугаал Шорон замаар ослоо. Хэд хоног ирэх үү? За нэг хоног моног явна шүү. Дээр үед бол 2-3 хоног явдаг байсан гэдэг. Одоо бол яг хөөрхий аймгийн төв орчвол нааша сайхан засмалтай тийм үү? Сайхан засмалтай. Ер нь шин тавигдсан засмалтай. Хуучин бол одоо зам утгаар завхан улам утгаар үлээстэй орно гэдэг байсан бол одоо эсрэгээр бас зам нь сайхан болсон. Сайхан болжээ. Энэ үе одоо юм бол замаар хэлцаана.
сайжраад хөөхий тэгээд нөгөө шорон замаар явж байгаа л өвчтөж байж тэгээд хүнд өөд болсон байх нь хөөхий тийм ээ. Тэгсэн тэгээд эмнэлгийн бас эмнэлэг туг нь очсон. Тэгээд эмнэлгийн анхан шатны тусламжийг бас тухай сайн авч чадаагүй юм шиг байгаа. Тухайн үеийн эмнэлгийн үйлчилгээ ер нь орон нутгийн эмнэлэг ер нь одоо тусламж үйлчилгээ их муутай байсан гэж боддог. Эмчнэрийн буруу бас байдаг гэж боддог. Ер нь тэгээд манай эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ одоо ч гэсэн бас тэгэл хэвээрэл байгаа шүү дээ. Дээхэн үе чинь нэг сум дундын эмнэлгийн нэдэд байсан баг шүү тийм ээ. Тий, сумын эмнэлэг гэж бол байгаа. Та өөрийнхөө ямар байдалд тийм шүүмжлэлттэй ханддаг вэ? За өөрийгөө шүүмжлэх гэж юм байна шүү. Байна сэдд юм. За ер нь оройтож хоолд иддэг юм би бас. Ажлын одоо онцлог нөхцөл байдлаас болоод ер нь цаг наргүй орой хоол идэх гэдэг. Тэрэндээ бас их шүүмжлэлтэй ханддаг. Тэгээд тоололдог болъё гэж бодож байгаа. Асар буруу юм байгаа юм да тийм ээ. Энийгээ зохицуулах гал үзээд байна уу? Үзээд байна. Энийгээ бас өөрчлөе гэж бодоод байна. Өөрчилчих байхаа. Таны хувьд хамгийн тийм ичиж байсан ямар тохиолдол вэ? За би одоо завхан гэдэг одоо ярианы ихэнх нь завхан болчиход байна уу юу? За их аялал их сонирхдаг хүн байгаа юм. Тэгээ гадагшаа бас дэлхийн нэг 20 гаруй 30-аад орноор л аялсан. Монгол орныхон бас сайхан байгальтай газар руу очиж үзсэн. Манай завхан бол их сайхан байгальтай газар. Тэгсэн чинь 3 жилийн өмнө манай нэг найзууд танай завханаар аялья. Танай завхны одоо байгалийн үзмжид гоё газар руу таа байна. Хар нуур чинь хаа байдгийг ямар газар хэдэн километр. Гээд одоо завхны мухардын гол гэдэг ингээд асуусан л да. Тэгсэн чинь би өөрөө очиж үзээгүй байсан учраас иччихсэн. Тэгээ нөгөө өмнө нь их нутгаараа бахархаж ярьдаг байсан. Тэгээ өөрөө очиж үзээгүй бас учраас маш их иччихсэн. Тэгээд тэр зундаа шууд одоо тэр мухардын гол дээр очиж үзсэн. Өөрөө завхны хүн гэж хаана байдгийг ч мэдэхгүй байна шүү дээ. Харин тэрнээс их иччихсэн шүү. Одоо ч нэг үед бол дотоодоо аялж жигтэйгээ сайхан хөгцсөн байх шүү. Ер нь манайхан дотоодоо их сайхан аялдаг болж. За одоо завхан нутгаа хэр мэддэг болсон юм. Одоо би танаас тэгвэл асуунаа. За одоо би завхнаар ч нэг сайн явж байгаа үгүй. Ер нь завхан би явах юм бол тийшээ ямар суманд очих юм бол юу үзэж болохоор вэ? Ер нь манай завхан чинь бас нөгөө байгалийн бүх бүслүүрүүд, байгалийн одоо бүх хэв шинжүүд бүрдсэн их сайхан нутаг штэ. Тэгээд одоо хамгийн түрүү мэдээж отхон тэнгэр харах. Өвөрмөц тогттой хангай нурууны ноён оргил тийм ээ. Тэгээд одоо шашин талаасаа бол Монгол төмнийг даасан одоо уул гэж ярьдаг. Отхон тэнгэр хайрхан Бадар хумдаг нууран дээр очиж үзэх хэрэгтэй. За энэ маань аль суманд байх вэ? Энэ Завхан аймгийн Отхон суманд байх. За. За тэгээд сая миний хэлсэнчлэн хар нуур дээр очиж үзэх хэрэгтэй. Хар нуур бол бас элсэн манхан дунд байдаг. Ер нь их одоо доороо элстэй зөөлөн их гоё тогтуухан ийм сайхан нуур байгаа. За тэр мухартын гол элсэн дундуур одоо сөөгчилж орсдог. Тэр зургийг нь бол одоо хүмүүс зөндөө харсан. Тэрийг бол сошиалчнаас бол хараад байгаа. Тэр их сайхан газар бий. Мөн ойгон нуур гэж сайхан газар бий. Бүстийн цэнхэр нуур гэдэг дуу байдаг шүү дээ. Оо тий, Бацуггүй дуу байгаа шүү. Тэр бүстийн цэнхэр нуур чи бас их сайхан газар байна. Тэдгээр газруудаар ер нь очиж үзэх хэрэгтэй гэж бодож байна. За тэр сайхан газруудаар чинь очиж нэг үзье да. Тэгээ ер нь дотоодын аялал жуулчлал гэлтгүү ер нь гадны аялал жуулч гэсэн Монголд одоо сүүлийн жилүүдэд маш хөгжиж байна. Одоо манай улс бол 1 сая жуулч аавна гэдэг зорилго тавиад ингэ ажилтдаг. Өнгөрсөн 23 онд бол 680 700-аад мянган жуулч авсан юм байлээ. Энэ жилийн тухайд бол одоо жуулчдын ирж байгаа жуулчдын тоо бол 1 сая маяг хүрсэн баг. Хүрсэн баг. Солонгосын жуулчд бол одоо битүү шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ жуулчтай холбоотойгоор фурган автомашин эргээд ямар их тренд болов. Бас их сонир тохиолдол. Одоо Солонгос гадны жуулчд чинь Монголын байгалыг үзэх. Тэгээд зарим нь бол экстрим маягаар ингэж явах сонирхдаг юм байна. Тэгээ фурган эргээд одоо тренд болж байна. Тэгээ манайхан маань одоо зуны амралтаар, наадмын амралтуудаар хөдөө гадаа их явдаг, нутгаар нь их зорддог болсон. Энийг бол уяас маш их зүйтэй сайхан зүйл гэж боддог. Тэгээд аялагчдын маань бас нэг соёл ч гэсэн нэг аятайхан дээшилсэн байна. Хог могоо бас хогоос ууданд хийгээд төлөөсөн хогийн зэг дээр хайддаг болж аль болохоор нэг байгалийнхаа бохирдуулчихгүйгээд бас энэ нэг сайхан сайшаалтаа
зүйл байгаа шүү дээ, тийм ээ. Тий. Энэ бас хүмүүсийн ухамсар, аялагчдын ухамсар бас дээшилж байгаа. Байгаль газрынхаа хогийг цэвэрлээ явдаг, машиныхаа ард хогийн уутаа ингээд зүгөөд явдаг. Энэ бол бас сайхан харагддаг шүү. Та түрүүн гадны бас нэг 20 гаруй улсаар аялаад үзсэн гэж ярьсан шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээ гадны улс орноор аялж явах чинь гадны бүхэл юм ер нь сайхан харагдан да. Тэр дундаас тэр улсуудаас ингээд аялж яхад хамгийн одоо тийм сайхан мэдрэмж төрүүлж исэн улс нь юу байв? Юугаараа таны мэдрэмж итгэж гоё сайхан өгүүлж өгчөө. За ер нь улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэн дунд энэ одоо Дубай, энэ булангийн орнууд гэж ярьдаг штэ. Катар, Кувейт гэдэг. Тэр улсууд их сайхан байсан. Ягаад тэгэхээр яг манай Монголтой төстэй юм байгалийн баялагтай улсууд. Байгалийнхаа баялагийг одоо ард түмэнд үнэхээр өгөөжийг хүртээж чадчихсан, үнэхээр улсаа хөгжүүлж чадсан, ард түмэн үнэхээр аз жаргалтай тийм ээ тайван ингэж амьдардаг. Эрүүл ийм амьдрах орчинд амьдардаг ийм санагдсан. Тэр бол бас их сайхан мэдрэмжийг төрүүлж ирсэн. Манайхтай бол ойролцоо сайхан байгалийн баялагтай гэдэг нөгөө баялагын тэгш шуурилтал гэдэг байгаа шүү дээ. Яг тэр чинь тэн чи одоо үнэн утгаараа зөв үйлчлдэг юм байна гэж би бол ойлгосон. Таны хувьд таны сэтгэлийг хамгийн их тавгүй төлөв зүйл юу вэ? За одоо яг урдаас харчаад улаан сайн худлаа яриад цаагаад идэх хүн. Худлаа ярьж байгааг нь мэдээд байхад худлаа яриад идэх хүнийг сонсоо суухаар сэтгэл тавгууддаг шүү юм. Тэгээ нэрэж одоо тийм л баг л та. Яг өмнөөс харчаад худлаа яриад идэг. Худлаа яриад байгааг нь мэдээд идэг тийм. Тэгээ яг яриагийн дууслан сонсох юм уу шууд чи худлаа яриад ингээл тасалчих юм уу? Гэхдээ одоо тэгэл янз бүр ер нь удаан яриад байх юм бол удаан худлаа яриад байвал тэгэл өөр юм яриад яриаг нь таслаа шүү дээ. За богинох юм ярил тэгэл одоо гүрийг л дуслан сонсон доо. Таны хувьд юм хүнийг хэрэг сонсож чаддаг юм. За ер нь сайн сонсдог гэж өөрөө боддог шүү. Энэ сонсогч байх бас нэг ур чадвар юм шиг байгаа шүү. Тэндээс олон зүйлийг авч болно тийм ээ. Тэгэхгүй тэгэл бас нэг ярьж ах чил яриа таслал эн чин тэгдэм гэл ороод ирдэг юм бол одоо хэцүү шүү дээ. Одоо ялангуяа та бизнес эрхлэгч хүн байна. Олон хүмүүстэй олон санаа уралдуулж явдаг л байлгүй тийм ээ. Тэгэн. Сайн сонсогч байхыг л одоо ирмэлцэж байна уу, хичээж байна уу та? Тэгж байгаа. Сайн сонсогч байхыг л хичээдэг та. Одоо та бизнес салбарт одоо бизнес хийж явж байна. За бизнес хийж яхад унж босно. Олон л энэ амьдрал баялаг шүү дээ. Өгсөн нурууд нь олон зүйлүүд л байгаа. Бүр нэг шалтаа буугаад ер нь би нэг их албатай ч юм уу. Тэр хайжсэн тохиолдол байна уу тэнд? За аливаа бизнесийг эхлүүлэх ер нь хэцүү байдаг. Тэгээд тэрэндээ тууштай байж ижил дараа нь үр дүн төрнө. Тэгээ би анх одоо бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа түрээсийн байранд одоо үйл ажиллагаа явуулдаг байлаа. Оюутан байхдаа гэдэг үү тийм. 3 дугаар курсээс ингээд бизнес эхлүүлээд их сургууль төгсөөд бизнесээ цааш нь үргэлжлүүлээ явхад тухайн үед одоо орлого ашиг муутай түрээсийнхэн байрнаас хөөгдөжсэн тохиолдол байна. Тэгээд нөгөө түрээслүүлэгч эзэнтэйгээ ярьж гуйжээж бүр хаалгаан төгжүүлээ хөөгдөжсэн. Гуйжээж одоо ам өчиг авчээж түрээсийнхэн байранд үлдээд үйл ажиллагаагаа цаашаа явуулсан. Тэр одоо хамгийн том уналт. Тэн дээрээс бас олон зүйлийг ойлгосон шүү. Нөгөө түрээсийн мөнгө өгч чадахгүйсэн байна. Түрээсийн мөнгө өгч чадахгүй л байсан гэсэн үг. Тэгэл дараа нь түрээсийн мөнгийг нөхөж өгөөд ингээд үйл ажиллагаа явуулсан. Тэгээд тэр тухайн үед намайг ойлгож ирсэн тэр түрээслүүлэгч эзэндээ бас их баярлж явдаг шүү. Өөрөөр битэрийн төлөв үзчихлээ байлгууд тийм ээ. Яг тэр үед тэгэл ер нь би нэг ер нь хийх албатай ч юм уу гэл болиё гэж бодож байсан байна шүү дээ. Ер нь бодож ирсэн. Би одоо тухайн үед чинь төрийн албанд ороод ажиллах бизнесийн замыг хөгөө явах юм хоёр сонголтын дээр бизнесийн зам руу ороод явж исэн үе удааг байсан. Тэгээд төрийн албанд ороод ажилдаг ч юм уу энэ бизнесийг ер нь болдго юм уу гэж бодож исэн шүү. Манай залуучууд краш гэж яриад байгаа шүү дээ. Тий. Одоо та залуу хүн байна да. Магадгүй хэнийг нэг крашдаг байж болох шүү. Хэнийг крашлж байна? За одоо тэгээд краш гэж үеийнхаа л сайхан эмэгтэйчүүдийн хүмүүс крашлдаг юм шиг байгаа тийм ээ. Одоо үеийнхаас жоохон дэш. Манай үеийн одоо ер нь краш нь тухайн үеийн од
Сэрчмаа гэдэг дуучин байсан шүү. Сэрчмаа ч одоо бас олон жил Pop diva. Pop diva ер нь олон хүний л гарааш баг. За мөн сүүлийн үед бол одоо Уука гэдэг дуучин байна. Бас их хөдөлмөрч өөрийгөө одоо ингээд хоцрогдохгүй тренд байлгаж чаддаг. Тэр бас мундаг өсгүй. Бас хөдөлмөрч сайхан өссөн шүү тийм ээ. Уран бүтээлч тэгэл гараашилт юм байна да. Хүн гэж амтны хамгийн муухай зан чанарын юу нь та юу гэж боддог? Ямар зан чанар яг муухай? За хүний итгэлийг алдах муухай юм да. Хүн итгээд байхад хүний итгэлийг алдаж байгаа хүн бол муухай зан чанар. За мөн дахиад итгээд байхад дахиад итгэл алдах юм бол бүр адгийн муу зан чанар гэж боддог шин. Уг нь өөрийн итгэл хийдэг. Тий. Тэгтэл одоо итгэл дааж чаддаг. Би бас хүнд итгэдэг төрлийн хүн л дээ ер нь. Та хүний итгэлийг өөрөө хэр сайн дааж чаддаг юм. Би одоо дааж чаддаг гэж бодож байгаа өөрийгөө. Итгэлийг даахын төлөө хүний итгэл алдахгүй төлөө ер нь одоо хичээж явдаг. Бас гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой. Одоо та бизнес салбарт ажиллаж байгаа ажил олгогч хүн байна. Бас батата олон замыг туулж явлаа шүү дээ. Ингээд эргээд харахад та өөрийнхөө ямар хийж исэн зүйлээр өөр нэг сайхан тийм бахархмаар байдаг бай. Аливаа нэг зорьсон ажлаа бүтээгээд ард нь гарцныхаа дараа ер нь бас өөрөөрөө тодорхой хэмжээнд бахархдаг шүү. Жишээ нь ямар ажил вэ? За жишээ нь одоо олон нийтийн ажил байна. Өнгөрсөн 100 одоо миний төрж өссөн манай Завхай аймгийн цагаан хайрхан сумын маань 100 жилийн хой боллоо. 7 сарын 17-наас 21 өдөрт. Тэр ойдоо нутгийн зөвлөлийн даргын хувьд бол бас нэлээд өөрөөр оролттой оролцсон. Тэр ойгон одоо хамт олонтойгоо нутгийнхантайгаа хамтар сайхан тэмдэглээд ард нь гарсны дараа бас нэг өөрөөрөө бахарх сэтгэл төрж ирсэн шүү. Нутгийн зөвлөлийн дарга гэл нэг 2 3 дурдлаа л да. Энэ ер нь нутгийн зөвлөл гэдэг байгууллагч ер нь яг юу хийдэг байгууллага гэдэг юм. Нутгийн зөвлөл гэдэг байгууллагыг бас хүмүүс янз бүрээр ойлгодог. Зарим нь болохоор нэг мөнгөтэй газар байна, хүмүүст мөнгө өгöd гэдэг. Нутгийн хідэн баячууд нь зөвлөсөн. Тэгээ нэг урал ийгээд байдаг нутгийн тийм гэж ойлгоод байдаг. Нутгийн зөвлөл бол ерөөсөө сэтгэлийн байгууллага. Тухайн ер нь аливаа хүн төрж өссөн нутаг устдаа их ойрхон нутаг устдаа сэтгэл гаргаж ингэж явдаг. Хичнээн хол байсан ч гэсэн. Дэлхийн одоо хаанч байсан гэсэн. Тэгэхээр тэр нутг руугаа хандаж байгаа сэтгэлийн илэрхийллүүдийг нэгтгэдэг л байгууллага. Нутаг орныхон одоо нутаг орноос хол явж байгаа хүмүүсийг сэтгэлийн нэгтгэж яг нутаг орн руу чиглүүлдэг. Нутаг орондоо амьдарч байгаа хүмүүстэй хооронд холбодог гүүрнэ. Тийм л байгууллага та. Одоо жишээ нь өнгөрсөн өвлийн хувьд энэ Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 80% нь цацууданд нэрвдээд хаварч нэлийн хатуу болсон. Танаа нутгаар ер нь өвөл хавар хэр болж өнгөрсөн. За хэрвээ хүндэрсэн бол нутгийн зөвлөлийн зүгээс одоо нутаг орныхонтоо тусалсан дэмжсэн зүйл байх уу? Одоо иймэрхүү юм дээр чинь дэмжих байлгүй дээ тийм. Тэгнь. Өнгөрсөн жил бол манай нутгаар бас нэлээд хүнд өвөл хавар болсон. Тэгээ манай нутгийн зөвлөлийн зүгээс бас хандив аян өрнүүлээд нутгийнхаа хүмүүсийг урайлаад хандив аян өрнүүлээд нутгийнхаа малч дэрэгдэд бол хандив тусламж үзүүлсэн байгаа. Таны хувьд та ямар зүйлийг тийм амархан хялбархан хийж чаддаг вэ? За ер нь аливаа том ажлуудыг өөртөө хэлбэрхнаар бас ард нь гарч чаддаг. Стресстгүйгээр өөртөө хэлбэр аргаар одоо ард нь гарч чаддаг л. Тэг бас нэг чадвар байх нь тийм ээ. Тэгж хэлж байна. Одоо стресс гэж та хэллээ шүү дээ. Одоо энэ бидний амьдарч байгаа нийгэмчдүүд зарим зүйлийг харахаар стрессдгүйж байх юм одоо аргагүй юм шүү дээ. Одоо бухимдал шүү дээ тийм ээ. Ер нь ямар зүйлийг хараад ийм стрестэнд ороод байна. За хэрвээ стрестэнд орсод стрессийг яаж тайлах вэ? За ер нь тэгээд бидний өдөр тутмын амьдралд ер нь өглөөнөөс орой болтол одоо ингээл ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бол стресстэй нөр толж штт. Тийм ээ. Эргэн тойрон дандаа шудраг ус зүйлүүд байна.
амьдралын стандартууд өөр байгаад байна. Одоо замын төвчрэлд ороод өглөө гэрээс гараад замын төвчрэлд ороод стресстэй байна. Аливааны газар төрийн байгууллагуудаар очиход л очир дугаараас өсвөлээл стресстэй байна. Аливааныгийн ажил төрөл хөөцөлтөд танил тал байхгүй бол тэр ажил нь бүтэхгүйгээс болоод стресстэй байна. Тэгээд олон зүйлээс бол стресстэй шиг юм. Мөрөөдөл гэдэг зүйл язгааргүй байдаг юм шиг байна. Нас харгалзахгүй ч одоо мөрөөддөг юм шиг л байна. Одоо таны мөрөөдөж байгаа хамгийн том мөрөөдөл ямар мөрөөдөл вэ? Бага бахтаа бол их л олон зүйлийг мөрөөддөг байлаа. Одоо мөрөөддөг нас өнгөрсөн юм шиг санагдаж байна. Мөрөөдөл маань бас зорилгууд болж хувирсан байна. Тэгвэл хамгийн том зорилго юунд зорж байна та? Одоо улс орн маань сайхан байгаасаа, улс орн маань одоогийнхоосоо илүү хурдтай хөгжөөсөө энэнд бас одоо иргэн хүнийхээ хувьд тодорхой хэмжээнд хувь нэрмээрээ чаддаг зүйлээрээ оруулах гэсэн л гэж байна. Бодож зарж байна да. Амжилт гэдэг зүйл ер нь танихаар юу юм болоо? Хамгийн сүүлд та ямар том амжилт гаргаваа? Түүнийгээ яагаад амжилт гэж ер нь бодсон бэ? За аливаа нэг бодсон зорьсон юмныхаа ард нь гарах. Тэрнээсээ бас таашаал авах. Хүмүүсээс урам үг сонсхийг бас амжилт гэж боддог. За хамгийн сүүлд бол за сая дэлхийн нийтээр ковид гээд цар тахал гээд бас эдийн засаг зогсон юм хэцүү байлаа шүү дээ бүгд дэлхийн юм боллоо шүү дээ. Карантинд ороод хийж ажил хийж чадахгүй болоо. Энэгээр бол дэлхийн нийтээр Монгол улсад ч тэр ер нь олон үйлчилгээний байгууллага, олон бизнесийн байгууллагууд бол хаалгаа барьсан байна. Олон ч хүн ажилгүй орлогогүй болсон байгаа. Ямар ч байсан нэг ч хүнийг ажлаас нь гаргаагүй. Манай одоо бизнесүүд нэгэн ч одоо зогсоогүй үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж явсан. Ажлын байрыг доктортой хадгалсан. Уламж бас нэмэгдүүлсэн. Тэгээ энэгээрээ бас тухайн жилдээ Монголын залуучдын холбооны одоо omni шилдэг next stop гэдэг шагнал авчихсан. Тэгээ олон хүний ажлын байрыг бас хэвийн хадгалснаа би амжилт гэж хэрэг бодсон шүү тухайн үед. Одоо ковид үеэр аргагүй л одоо хэцүү байлаа шүү дээ. Байгууллагууд чинь онлайнаар ажиллана. Оронтой бүтцээ цом хөтгөл аль болохоор мөнгө төгрөг төсөв санхүүгээ хэмжээсэн цаг үе шүү дээ, тийм ээ? Тий. Авныг амжилтад авч гарчээ. Ажилтаа халаагүй юм байна. Баярлалаа. Өнөө хүртэл амьдралдаа гаргаж байсан шийдвэрүүд байна да, тийм ээ? Энэ шийдвэрээс сайн муу гэдэг олон янзын шийдвэрүүд байгаа шүү дээ. Цаана гарах үр дүн байна те. Хамгийн муу шийдвэр нь ер нь ямар шийдвэр байсан бэ? Би одоо олон хүнтэй хамтарч ажиллаж байсан. Тэгээд нэг сайн ажилтнаа л одоо халж явуулж ирсэн юм байна. Тэр бол бас миний хувьд хамгийн муу шийдвэр гэж боддог. Гэхдээ тэр хүнтэй ажилтнтайгаа одоо ч гэсэн холбоотой байдаг л та. За тэгвэл хамгийн сайн болсон шийдвэр их сургууль төгсөөд төрийн албанд орох, бизнес хийгээд ингээд явах гэсэн хоёр сонголт байсан. Тэгээд түрүү ярьж байсан. Бизнесийн замыг ингээд хөөгд явсан нь одоо сайн шийдвэр байсан болов уу гэж одоо боддог. Ер нь таны гаргаж байгаа шийдвэрүүдэд юу голчлон нөлөөлөх үү? Ер нь тэгэл өөрийн бодол, тухайн үеийн мэдрэмж л нөлөөлнө дөө. За таныг амьдралынхаа тухай эссе бичгээд даалгавар өгөх нэ. За тэр эссег одоо ямар ч нэг юм бичэндээ тийм ээ. Баяртхан жаргал сайхан гэл одоо бичих нь шүү дээ. Ямар гарч өгөх байсан бол та? Гэхдээ баяр тутахын жаргал сайхан гэдэг гарч ирлэх болов. Таны хийж байсан зүйлүүдээс хамгийн муу зүйл юу вэ? За одоо хоёлаа сайнтал мунтал ярина шүү дээ. Тэглгүй яах вэ? За би багтаа бас юу байсан юм бэ? Нэг найз нөхдөйгөө дагаад тарууга ханддаг байсан. Таргуунд их явдаг. Тий, таргуунд их чившилтэй ер нь цөөхөн. Манай бас тухайн үеийн хөдөө одоо 100 ингээ айл цусдаг найзууд маань тарууга ханддаг байсан. Тэд нэрийг дагаад бас гаххаар тарууга ханжсэн. Тэгээ ер нь одоо хүртэл би ер нь нэг тийм ан ман амтан алах ер нь сонирхолгүй л дээ. Тэгээд баг багтал найз нөхдөд дагаж тарууга ханжсэн амтны бас амт тасалж байсан даа бас харамсдаг. Чи одоо яах вэ? Хүүхэд байсан байна. Тэгэл
Тэр дээх нь ч тарууны альсмаас ч чигтгэл. Тэр үедээ үнэтэй байсан шүү. Тэгэл байсан. Тэгэл агаас алсан тарууныхаа альсыг тушаагаал мөнгө болгож байгаа юм чинь. Тэгжсэн. Нүгэлтэй ажил биш үү л үү. Одоо бодох нь бол нүглэж исэн байна гэх юм шүү дээ. Бас тэгж яддаг. Энэ тийм хэгэрсэн маягийн хүн байх нь шүү. Гүйгүй. Хүн хүүхдлээ суралцаад явна гэж байгаа шүү дээ. Огшин босон ч гэсэн энэ амьдрал суралцаад явдаг юм шиг байна. Шунал сурдаг байх нэ. Та одоо энэ хамгийн сүүлд ер нь юунд илүү их тийм суралцахыг хүсэж байна. Сурмаар байна. За ер нь өөртөөгөө илүү их ярьдаг болж бясалгал хийхийг хүсэж сурж байгаа. Бясалгал хийж сурахыг хүсэж байгаа шүү. Бясалгал хийх одоо давуу гэх юм уу тэр нь юу байх вэ? Гэхдээ хүн дотгошоо сайхан төвлөрч өөртөөгөө их ярилцдаг юм шиг байна. Аргагүй гэрч байгаа юм биш үү? Бясалгал хийж үзье сурыг гэж бодож байгаа. Та ер нь өөрөө бизнес хийдэг хүний хувьд тийм эрсдэлтэй алхам хэрэг хийж ивүү? Ер нь бизнес ч бас эрсдэлтэй алхмуудыг ер нь хийхээс аргагүй үеуд зөндөө тохиодог л доо. Өөртөө хамгийн сүүлд хийсэн эрсдэлтэй алхам гэх юм бол Орос Украины дайн эхэлсний дараахан нэг удаагүй байхад би одоо энэ Боред Оросынхаа найзуудтай одоо энд байдаг нэг Монгол найзтайгаа нийлээд Орос руу Солонгосоос моторын тос оруулж иж Орос руу гаргаж ирсэн. Дайны цаг үед. Зарна гэх юм шүү дээ. Зарна гэд тий. Зөө. Тэр бас эрсдэлтэй бизнесийн хувьд бол их эрсдэлтэй алхам байсан. Тэгээ өөрөө өндөөч тэнд Оросд очсон гэж явж явах тухайн үед чинь дайн болоо ер нь их божигнжсэн. Юу ээж мөнгө дүрэг шилжүүлж чадахгүй манайх Оросоос авдаг юм ч хэцүүдчихсэн шүү дээ. Хэцүүдчихсэн тий. Тэгээ Орос найзуудтайгаа тэм компани байгуулад тэр бас эрсдэлтэй алхам байсан шүү. Тэгээ нөгөө моторын тосыг яасан зарж чадсан уу? Гэхдээ яг тэгэл нэлээд урт хугацааны дараа нэлээд цаг авч ээж мөнгөнд төгсчээж тодорхой хэмжээнд зарсан. Тэгээ мөнгө олж авсан. Одоо тэр бизнесээ зогсооцсон байгаа ч тийм дайн дууссан. Одоо зогссон тий. За даймаа харж ээж энэ Орос руу 8-5-аараа хийн шүү. Харин тий. Хамгийн анхны цалингаа санддаг уу та? За анхны хийж одоо үдсэн ажил тэрнээсээ одоо мөнгө төгрөг авч ирсэн гэхээр нөгөө автоогоо нийлж нөгөө мод бэлтгэж ирсэн. Одоо зарж ирсэн. Одоо сонгондөө зарж ирсэн. Тэргүүрээ тухайн үед их модонд орж ирсэн тийм арзгар болтой нэг шар гутал байдаг байсан. Ахаа ширэн гутал гэдэг байсан л. Тийм гутал авч ирсэн. Тэр их бас гоё мэдрэмж байсан. Хөвгүүд бол баг тэр чигээрэл өмсөж ирсэн баг. Нэг арзгар болтой шар гутал, хаан ширэн гутал гэдэг. Тэгээ нөгөө шаран жоохон онцгой болчоор тослоо ичдэг. Тослоод хармаар бормор болгочдөг байсан тий. За хаан ширэн гутал авч ирсэн байх нэ. Энэ хүн мөнгө олохын тулд одоо янз бүрийн юм одоо хийн штэ. Таны хувьд мөнгө олохын тулд хийж исэн хамгийн тийм хачин ямар ажил вэ? 2016 оны үед байхаа. Монголоос одоо хятадын Шинжинг явахт байдаг. Манайхан наашаа гар утас зөөдөг. Хятад ер нь одоо технологийн хотолтой. Хонконгтой хэлдэг. Тэр Шинжин хот руу би Монголоос нөгөө хаягдал гар утасны дотор талын палатыг авчиж зарж ирсэн. Манайхан наашаага шинэ гар утас оруулж ирээд зараад байдаг болсон бол би буцаагаад хаягдлын Шинжинд авчиж ингэж зарж байсан. Тодорхой хэмжээний хөрх хэдэн төгрөг олж ирсэн. Гар утасны хаягдал гэж одоо юу байх вэ? Дотор талын палат гэдэг нэг ногоон юм байдаг шүү дээ. Тэр чинь одоо хаашаа энэ нөгөө гар утасны засваруудаас худалдаж авах юм уу? Тий одоо нөгөө гар утасны маань тэгэл одоо засварын газруудаас бас нэг хаях гэж байгаа гар утаснуудыг худалдаж аваад. Тэр чинь одоо бараг хог хэмжээ хамт хаагна шүү дээ. Тэг нэ. Тэгээд тийш нь авчиж зараа хийчихнэ. Тий тэнд авчиж бас зараа хөөх хэдэн төгрөг олчихно. Одоо хэрний тэндээс ч утас зөөд шүү манайхан тий. Тий одоо ер нь тэгэл тэди мэдээгээр байдаг утаснууд ер нь манайхан утсаан тэндээс Америкаас тэгээ Хонконг тэр Шинжинээс их зөөдөг шүү дээ. Чи бараг хог шахуу юм ээж авчиж тийш нь авчиж зарж ийн гэдэг чинь бас сонирхолтой л ажил байна. Тий бас тэгээд яаж олж мэдчихсэн? Тэгж болдгийм байх гэдэг. Тухайн үед бас тэндээс нэг гар утас зөөдөг хүнээс л мэдээлэл авч ирсэн.
ийм палатыг тэнд тавиад зарж болох нэ. Тий. Бид нар палатнаас нь нөгөө хятадууд нь юу гаргаж авах юм тэр. Тэрийг одоо бас яг юунд ашигладаг би сайн мэдэхгүй. Тухайн үед нөө тэр хятад түншээсээ ингээ асуухад тоглоомжгломор тэгсэн байсан. Эндээс алт гаргаж авдаг штэ гэдэгтэйсэн л та. Чипнээс нь. Тэр чинь нэрээ нэг тийм сонсогдоод байдаг шүү тий. Таны хувьд хамгийн олон уншиж байсан ном гэвэл ямар ном бэ? За олон уншиж байсан ном гэвэл цагаан толгой юм шүү. Одоо хүн болгол нөгөө анх бичиг үсэх сурахын тулд цагаан толгойг л хамгийн олон удаа уншдаг байна. Нэрэл. За тэгээд дараа нь жилжингээ уншдаг. Дараа нь бас Монголын нуус тавчаал юм да. Монголын нуус тавчааг бас нэг уншаад цаа ойлгохдгоо тэгээд 2 3 уншиж ажил бас бүрэн дөр ойлгодог шүү дээ. Хүмүүс нэг ширээний ном гэж ярьдаг шүү дээ. Танд тийм ширээний ном байна уу? Сүүлд ямар ном одоо ширээний номт нь болоод байна? Бизнесийн болон геополитикийн номуудыг ерөн сонирхдаг. Тиймэрхүү төрлийн номууд л уншдаг та. Монгол улсын ерөнхийлөгч танд ямар хүнийг одоо шагнал тодорхойлвол зүгээрээ гэдэг одоо асууж л дээ. Тэгвэл та ямар хүнийг тодорхойлох вэ? Одоо ерөнхийлөгч нэг хүнийг шагнал тодорхойллоо гэж надаас асуух юм байна тийм үү? Та ч одоо нутгийн зөвлөлийн дарга хүн байна. Нутгийн ус руу явчих юм л яа гэвэл. За энэ чи одоо тэгээд шагнал гэхээр ер нь заавал олимпиа оргуулсан, гавьяа байгуулсан тийм хүмүүст өгдөг биш. Баатарлаг зүйл бүтээсэн хүмүүст бас өгөх ёстой гэж боддог. Тэгээ 2023 онд Сэлэнгэ аймагт нэг тээврийн жолооч залуу одоо их үерийн уснаас 30 гаруй хүүхдүүдийг аварч өөрөө одоо амь насаа эсдүүлж ясан тохиолдол байдаг. Нэ сонсч байсан юм. Тэр хүнд Монгол улсын баатар цолыг бас нөхөн олгохыг би хэлнэ гэж бодож байсан болов уу гэж. Амьдарч байгаа нийслэл хотоо. Одоо нийслэлтийн иргэн хүн байна. Би ч гэсэн одоо нийслэлтийн иргэн хүн байна. 3 үгээр тодорхойлооч гэвэл ямар 3 үгээр та тодорхойлж чадвал? Аз жаргалгүй Улаанбаатар л гэж тодорхойлно. Хүн чи юу яриад байгаа юм бэ? Аз жаргалтай Улаанбаатар гэдэг шүү дээ. Түрүүн тав тэр ярьсан шүү дээ. Нөгөө өдөр болгон стресс хамгийн хаана байна вөхөр манай Улаанбаатар хотод байгаа тийм. Өглөө хүн гэрээсээ гараад одоо стресстэй шүү дээ. Зам дээр гараад стресстэй. Тэгэхээр энэ аз жаргалтай юу? Та одоо аз жаргалтай байдаг уу? Яг хөө тодорхой хэмжээний аз жаргал одоо байлгүй яах вэ ч одоо. Нийслэлт одоо дандаа муугаа гэдэг л болохгүй л хэлгүй. За тэгвэл нийслэл хотынхоо хаана очих хамгийн их дуртай? Ганданд очих дуртай. За. Яагаад тэгэхээр би анх ганданд бас бизнес гандангийн годуунд анхны бизнесээ эхлүүлж байсан. За. За мөн ганданд чи ер нь хүн гандан хийдсэн хүмүүдэд очихоор нэг тийм тайвширлыг авдаг шүү дээ. Тэнцээ нэг бүх юм дэг журамтай, эмх цэгцтэй, тайван юм байдаг. Нэрэл гандангийн ашааны хаалгаар яваад орохоор нэг л тийм сайхан тайван байдаг шүү дээ, тийм ээ. Тэнд ямар нэгэн орлон шарлаан байхгүй, хүүхдүүд шуугилдахгүй, хүүхдүүд байна л да. Тэгтээ шуугилдахгүй. Нэг тийм сайхан нам гүн нэг амирлангуй гэж хэлдэг шиг тийм ээ. Таны үлгэр жишээ авдаг ямар хүн байдаг вэ? Аавын ав ах маань юм байна да. Ав ах маань бол дээрээ нэг ахтай доороо олон дүүнертэй. Тэгээ ер нь олон дүүнертэй дандаа зааж сургаж амьдралд нь тус нэмэр болж явахыг хичээдэг. Мөн одоо нутаг орныхондоо бас тус нэмэр болохыг нутаг орныхон төлөө бас сэтгэл гаргаж ингэж явдаг хүн байгаа. Тэгээд Балдангийн Пүрэв тогтох гээд шинжлэх ухааны доктор, дэлхийн топ 100 эрдэмтний нэг эрдэмтэн хүн байдаг. Энэ хүмүүс танаас хамгийн их асууж байгаа зүйл юу вэ? За та хүмүүс янз бүрийн юм асуудаг та. Тэгтээ тэр дундаас хамгийн их асуудаг юм юу вэ? Мөнгө юм болоо. Нэрэ чи мөнгө бах та тийм ээ. Мөнгө л одоо бие биенээс хүмүүс ч их асуудаж штэ сүүлийн үед. Танаас одоо жишээ нь хүмүүс хамгийн их юу асуудаг? Наад би ч одоо нэг бизнес хийдгүү мөнгөтэй төрөхтэй хүн биш болохоор надад ч нэг одоо мөнгө асуух байх л та. Таныг одоо бизнес хийдэг мөнгөтэй хүн болохоор ч мөнгө асуугаад идэв юм болов. Үгүй юу гин зээлээ чи гэх юм уу юу гэх юм. Оо тэгэл асуудаг. Тийшээ хөрөнгө оруулаач гэх юм уу. Янз бүрийн байдлаар л асуу. За. Тэгээд таны хариулт юу ах юм? Тэгэл боломжтой
үедээ зээлнэ, боломжгүй үедээ боломжгүйгаа хэлнэ. Тийм л гэдэг. Энэ бүтлгүүтэл гэдэг зүйл байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бүтлгүүтлээс ер нь та юу сурсан бэ? За одоо тэгээд дараа нь бүтлгүүтэхгүй байх аргуудыг л сурдаг. Ажил амьдрал бол ямар нэгэн төлөвлөгөөтэй л явж байгаа, тийм ээ. Гэхдээ тэр төлөвлөлтийнхөө дагуу явахгүй байгаа одоо ямар нэгэн учир шалтгаанаар нөгөө төлөвлөгөө нь өөрчлөгдөөд ямар нэгэн зүйл нөгөө цагаа зарцуулчих нь шүү дээ. Гэхдээ юунд зарцуулсан тийм цагаа харамсдаггүй бай. Уг нь төлөвлөсөн байгаа шүү дээ. За ер нь найз нөхдөдтэйгээ уулзах, ярилцах. За шинэ хүмүүстэй танилцах. Шинэ мэдээллүүдийг одоо сонсч тарих толгоогоо шинэ мэдлэгээр цэнэглэх. Тэр цагийг ер нь дэмий өсөн цагт тооцдог. Тэрэнд бол харамсдаг. Бидний энэ амьдарч байгаа нийгэм биш үү? Энэ нийгэмд дөрөв та хэлсэн шудраг бүсүүлүүд зөндөө байна, болохгүй юм зөндөө байна гэсэн хамгийн шудраг бус зүйл нь ер нь юу вэ? Таныхаар. За одоо энэ бас л нөгөө төрөний хэлдэгчилсэн өглөөнөөс орой болтол ер нь байнга бас шудраг бус зүйлүүдтэй бид бүхэн одоо таарах юм да. Ард иргэд зам дээрээ төгжрээд одоо хэдэн цаг ингээ явж байхад манай дарга нар хамгаалалттай машинаар сүнхгээл хажуугаар гараад тавьдаг. Энэ бол бас шудраг бус зүйл гэж боддог. За мөн эмнэлгийн үйлчлэгээ байна. Хөдөөнөөс ирсэн иргэд бол ингээл олон хоногоор очирлоод ингээд байж идэг. Энэ нэг шудраг зүйл байна. Боловсролын хүртээмжийн тал дээр бас шудраг бус зүйлүүд байна. Гэр хорооллын одоо хүүхдүүд өдөрт 3 ээлжээр хичээллэж нэг ширээн дээр гуруулаа давхралтаа сууж байна. Гэтэл одоо хувийн сургуулиудад л сарын $20,000 үнэтэй сургуульд бол зарим айлын хүүхдүүд сурч байна. Ер нь одоо Монголын нийгэм бол нэг юм баян хоосны ялгаа, шудраг усын одоо ялгаанууд бол их бий болсон. Энэ бол ихсэж байна гэж та хараад байна уу? Тийм энэ бол улам ихсэж байгаа гэж би харж байгаа. За та нийслэлийн иргэн, би нийслэлийн иргэн та хоёрод ойлоо энэ нийслэл хотын иргэн байна шүү дээ. Энэ нийслэл хотод амьдарч байна. Энэ нийслэл дээр та тийм нэг шүүмжлэлтэй хандмаар ямар нэгэн асуудал байдаг уу? Энэ одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар байна. Энэ төлөөлөгч нар маань одоо нийслэлийн иргэдийн хурлдаа сонгогдчихоор ер нь дандаа нэг тийм агентлагуудын байгууллагуудын дарга нар болчдөг. Нөгөө нийслэлийн харьяа юу? Тий, харьяа. Чи маш олон байгууллагууд байгаа. Энийний дарга нар болчдөг. Дандаа нөгөө ялсан намын төлөөлөгч нар л болдог. Тэгээ энэ нь бол шинэ хүн мэдэхгүй салбар дээр очиод нийслэлийн энэ одоо хөгжлийг энэ ажлыг гацаагаад удаашруулад идэг. Эннийхээ оронд бол яг чаддаг хүн нь чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Бүр чаддаг хүн байхгүй бол гаднаас чаддаг хүнийг авчираад нөгөө мэрэгжлийн хүний. Тийм мэрэгжлийн хүний өндөр хөгжилтэй туршлагатай орнуудаас ингээд авчираад тэр ажлыг өөрсдөө чаддаг болтлоо хийх хэрэгтэй. Тэрнээс нь бид нэр суралцах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар бол яг иргэдийг төлөөлөх, иргэдийн дуу хоолой болох тэр ажлаа л хийх ёстой гэж боддог. Үндсэн ажиллаа хийх ёстой. Үндсэн ажиллаа хийх ёстой. Тэгээл нэг бүгдээрээ дарга болоод ингээд иргэдийг төлөөлөх эрхээ умартаад идэх. Энд бол шүүмжлэлтэй хандмаар байгаа юм байна, тийм ээ? Тийм. Таны миний энэ амьдарч байгаа энэ нийгэм байна да, тийм ээ? Энд одоо болохгүй асуудлууд зөндөө байна. Таач л харж байна, би ч л харж байна. Ер нь юу болохгүй байна? Ядуурл их байна. Тэгш бус байдал их байна. Дабл стандарт гэдэг шиг олон стандартууд байгаад байна. Аливаа зөвлөгдөд амьдрал дээр. Ер нь одоо манай нийгмийн энэ ядуу амьдрал бол ирэх барьж байгаа улс төрчдийн зах зээл болчиход байна. Үндсэндээ одоо ядуу байлгах сонирхолтой байгаад шүү дээ манай улс төрчд. Утаан дээр мөнгө хийж дээ. Төгжрөл дээр мөнгө хийж байна. Энэ шахмал төлшин дээр мөнгө хийж байна. Ядуу амьдрал дээр сонгуул хийж байна. Шудраг ус байдлыг багасгах гэдэг үгүй хэврээл баг. Дээрээс нь одоо энэ баян ядуугийн ялгаа бол улам их болоод байгаа. Ядуурл багасаад байна гэдэг үгүй нэмэгдээд байгаа. Гэр хороолт яхаран одоо спортын заалууд байж болдгүй. Яхаран одоо том хүүхдийн тоглоомын төвүүд байж болдгүй. Тэгэхээр гэр хороолт яагаад тэнд хүүхдэд ээлтэй орчныг бас бүрдүүлж болдгүй.
хотын төвхөөрөө заавал хүмүүст ээлтэй, хүүхдэд ээлтэй юм орчин байх хэрэгтэй юм уу? Гэр оролч гэсэн зөндөө хүүхдүүд амьдардаг шүү дээ. Тэгээ энэ хотыг ер нь нэг стандарттай л болгомоор. Өөрөөр тэгэл нөгөө хэд нь тэрийг өөрчлөх бол янзлах гал үзээд байгаа болтол юм шиг л харагддаг шүү дээ. Тийм ээ тийм. Мэдээж хэрэг чинь альва хүмүүс одоо засгийн газарч бай, хотын удирдлагч бай, ажил хийхин төлөө мэдээж зүтгэж байгаа шүү дээ. Монгол хүн бүр мэдээж улс орныхон хөгжлийн эсрэг явдаг хүн гэж юу ах вэ? Гол нь нөгөө бодлого нь тэр төслүүд нь зөв байж аж хурдтай өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэхээр манайх арай л удаан байгаад байна гэж боддог. Одоо нэг ойрхон жишээ аваад харъя л да гэдэг. Одоо манай уртлын Хөх хот маань ямар байлаа? Одоо танигдахаар болцсон шүү дээ. Өр Монголын энэ хотууд одоо Казахстан улс Алматы хот, Астана хот гэдээ байна. Маш богино хугацаанд дэлхийн жишгт нийцсэн юм гоё хот болсон шүү дээ. Тэгэхээр манай хот бол одоо улсын нийслэл гэж байна. Мега сити хүн амынх нь баг талаас илүү хувь нь амьдарч байна. Тийм учраас энэ хүүхдэд ээлтэй, хүндэн ээлтэй, нэг стандарттай ийм хотыг л бий болгох хэрэгтэй гэж би бол боддог. Ийм боломж бол одоо манайханд бол байгаа гэж боддог л доо. За ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олонд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараа инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Great Mongolia Group компани гүйцэтгэх захирал Баяр Тогтохын жаргал сайхан хүрэлцэн гэж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.